Даргын захимжаар байгуулагдсан татварын хэрэгцээ орчныг одоо сайжруулах энэ ажлын хэсгийг ахалж ажилласан юм аа. За тэгээ энэс өмнө болохоор бас 2024 онд бүрдсэн шинэ улсын хурлын даргын захимжаар бас ган уяг гишүүнээр ахалсан бас одоо татварын ажлын хэсгийг ажилласан. Ингээ 2 жилийн хугацаанд маш их одоо хэрэгцүүлгийг одоо орон нутагт Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн дунд иргэдийн дунд зохион байгуулсан. Ингээд тодорхой хэмжээнд бол татварын нэлээд их өөрчлөлт орох юм байна гэдэг ийм хүлээлт үүсгэсэн байсан. За тэгээд энэ өнөөдрийн нэмэгдсэн уртын албан татварын энэ босхийг 400 сая төгрөг болгож байгаагаар бол ер нь бол бизнес эрхлэгчид ялангуяа одоо энэ орон нутагт жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүс бол нэлээд дургүй хандж байсан шүү гэдгийг бол зориуд цохон тэмдэглэж хэлмээр байгаа юм. Ягаад тэгэхээр ихэнх одоо орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид болохоор бол нэмэгдсэн уртын албан татвар төлдөг бизнес эрхлэгчтэй л одоо арилжаа 8 хийх ийм одоо сонирхолтой байдаг. Ягаад тэгэхээр хэдийгээр нэмэгдсэн уртын албан татвар нь суудгалын татвар мөн боловч нөгөө тал нь одоо нэмэгдсэн уртын татвартай ямар нэгэн тухайн одоо бизнес эрхлэгчид давуу тал бий болгодог учраас тийм одоо нөө төлдгөө үнэтэй 8 арилжаа их сонирхол их бага байдаг юм байлээ. Гэтэл одоо манай засгийн газар одоо нэг 400 сая төгрөг болгоод ингээд оруулж ирж байгаа нь өөрөө бол нэг талтай бол одоо учир дутагдaltaй байна гэж бол миний хувьд харж байгаа. За дээрэс нь болохоор бол энэ татварын хэрэгцээ орчныг босронгуулах ажлын хэсгээс бол маш олон саналыг одоо бүх одоо татварын төрлүүдээр би хийгээд энийгээ болохоор бол одоо засгийн газарт бас өргөн барьсан байгаа гэдгийг бас зориуд энд бол цохон тэмдэглэж хэлмээр байгаамаа. За баярлалаа. За Пунсалмаа гишүүн үгээлээ.